Даргангийн мөнгөн урлал чимэглэл өөрийн өнхөлбөр хаанч дахин давтагдахгүй хийцтэйгээр 100 дамжин хөгжиж ирсэн. Дарган нутагт 1800 оноос одоо хүртэл 170 орчим жилийн хугацаанд 20 гаруй алдартай дарагчид дөрөн гарчээ. Эдгээрээс манай музейн Санхумрогт Сүрэн хор, Ласран, Молом, Дүнхэр, Дондов, Сингдоо, Балдан осор, Зундуй, Содов, Амар тайван, Даваа дорж, Хүрлбаатар зэрэг дарагчдын шилдэг бүтээлүүд хадгалагдаж олонний бүтээл болж байна. Мөн даргангийн алдар тархан Дондовын уралсан даргангийн эхнэрийн толгойн гоёл, Хотлоорын үзэмчин эхнэрийн толгойн гоёлууд нь Монгол улсын госгүй үнэт өвөр бүртгэгдэн үзэгч олонний мэлмийг баясгаж байна. Дарган дарагчдын олон үе дамжин баяжуулсан нарийн ур хийц, төрийн бүтээх уламжлалт арга барил бусдаас содон өөр байдаг. Тэдний уралсан мөнгөн эмээл, хазаар, хятхудаг, аяг, хээ угалз, дан болоод давхар сүлжээ, хаж, самнаа, хөдөлгөөнтлөө цэцэг навч өрвөхийг ухаж сэлбэрлэн гаргасныг тодхон харж болно. Тухайн мөнгөн мэдээллийг чимэглэж буй хээ угалзны зохиомжийг маш нарийн арга ухаанаар урлан гүйцэтгэдэг ур ухааны зохицлбор чадамжаар дарган хийц бусад газрын мөнгөн урлалаас тод ялгарч байдаг.